Мастер арилжааны сэтгэлгээ буюу мастер арилжаачны сэтгэл зүйн контентэд тавтай морил. За намайг Инх Амгалан гэдэг би 7 жилийн турш арилжаа хийж байна. 7 жилийн турш арилжаа хийх хугацаанд хоригдлуулсан туршлага, мэдлэг, за тэгээд арга зүй хэрхэн өөрийгөө арилжааны сэтгэл зүгээ давж гардаг, за докторжуулдаг тухай мэдлэг туршлагыг та бүхэнд хуваалцахаар бэлтгэж байгаа билээ. За хэрвээ та миний өмнөх X-Wave арилжааны аргачлалын тухай хичээлийг үзчихсэн бол түүнээс маш олон арилжааны оролдуулан гаралтын өндөр түвшний мэдлэгүүдийг та суралцаж авсан гэж бол найдаж байна. За тэгэхээр миний ихтгэл үнэмшлэр юу вэ гэхээр ямар ч арилжааны арга туршдаг техник байж болно. За техник шинжилгээндээ бол биш. За энэ нь бол арилжааны амжилт нь бол хүний сэтгэлгээндээ байгаа юм. Тэр арилжаанд хандах сэтгэлгээ, хандлага, за амьдралдаа бас ардах амьдралдаа хандах хандлага, тэр амьдралыг харах өнцөг, тэ? За тэгээд тэрнээс гадна тэр арилжааны сэтгэл зүгээ унсан байгаа үед нь хэрхэн тэр баланслах вэ? За хитрхи өөртөө итгэсэн хөөрсөн байгаа сэтгэл зүг яаж өөртөө буцааж балансалж өөрөө тэр газар дээрээ бууж оновчтой шийдвэрүүдийг гаргах вэ гэдэг энэ сэтгэлгээ нь маань хамгийн чухал юм байна гэдэг үндсэн ихтгэл үнэмшилтээр за арилжааны сэтгэл зүйн контентийг гаргахаар бэлтгэлээ. За тэгээд энэхүү арилжааны сэтгэлгээний контентийг үзэж сойрхож болгоож та бүхэн өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлснээр арилжаандаа гарах шийдвэр болон амжилтууд нь илүү оновчтой болгож за танд маш олон цагийг төтөлж өгнө гэж бол итгэж найдаж байна. За ингээд та бүхэн миний контенттэй хамтдаа байгаарай. За subscribe болон лайк дараарай. Амжилт хүсье.